За сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. За энэ 7 хоногийн хичээлийн сэдэв бол үгийн хувиргал байгаа. За хичээлийн зорилготой танилцъя. Үгийг хувиргах ёсыг мэдж зөв хэрэглэх гэсэн зорилгын дор өнөөдөр хичээлийг судална. За хичээл эхлэхээс өмнө багш та бүхэнд хэлний нэгжүүдийг танилцуулъя. Бүтээвэр, үг, өгүүлбэр, их гэсэн үндсэн дөрвөн нэгж байдаг байгаа. За бүтээвэр бол одоо хэлний хамгийн бага нэгж. За үг бүтээх хувилгах үүрэгтэй. За үг бол хэлний нэрлэлтийн нэгж болдог. Өгүүлбэр бүтээх үүрэгтэй. За хэлний харилцааны бага нэгж бол өгүүлбэр. За тодорхой үйл явдлыг илэрхийлэх, мэдээлэх, харилцах үүрэгтэй байдаг. За хэлний харилцааны дээд түвшний нэгжийг бол их гэдэг. За тодорхой эерэг явдлын талаарх төгс санааг илэрхийлэх үүрэгтэй. За бүтээврийн ангилал харагдаж байна. Сурагч та бүхэн маань дэвтэртээ тэмдэглээд аваарай. За мөн одоо нэр үгийн бүтцийг бол язгуур, дагвар, олон тооны дагвар, тий ялгалын нөхцөл, хамаатуулах нөхцөл гэж ангилдаг. За үйл үгийн бүтцийг бол язгуур, дагвар, хэвийн дагвар, байдлын дагвар, холбох нөхцөл, төгсөх нөхцөл гэж ангилдаг байгаа. За өгүүлбэрийн бүтц харагдаж байна. За эхийн бүтц. За цогцлбор, мөчлөг, хэсэг, бүлэг, анги гэсэн эдгээр хэсгүүдээс бүрджээвэл үүнийг бол дэлгэр их гэдэг. За харин нэг цогцлбороос үтсэн эхийг бол бичлэх гэж нэрлэдэг байгаа. За бүгдээрээ хэлний нэгжүүдийг сая нэгжүүдтэй танилцсан. За өнөөдөр тэгвэл бид нар хэлний үндсэн нэгж болох үгийн хувиргал дээр одоо ярилцах болно. За үгийг бол дэлгэрүүлэх, хураах, тонгоргох, салаалах гэсэн дөрвөн хувиргал бол хийж болдог. За тэгвэл үгийн хувиргал гэж юу юм бэ? Үгийг эхний үсэг ба үеэр товчлох, нэг юм үзэгдлийг хоёр ба түүнээс дэш олон үгээр илэрхийлэх, хоршоо ба нийлмэл үгийн байрыг солих, солин найруулах, үйлээс нэр, нэрээс үйл үг бүтээх, за хэлцүү хэлбэрчлэлтийг өөрчлөн найруулж хувиргахыг бол үгийн хувиргал гэж нэрлэдэг байгаа. За бүгдээрээ үгийн хувиргалын одоо дэлгэрүүлэх хувиргал дээр ярилцъя. За нийлмэл үгээр нэг ухагт хууныг нэрлэх, номын болон хоршоо үгээр нэг ухагт хууныг нэрлэх. За жишээ найз нөхөд, хэлц үгээр нэг ухагт хууныг нэрлэх, нүдний гим, үг давтан дэлгэрүүлэх, бодож хийх. За нэг зүйлийг хоёр ба түүнээс дэш олон үгээр нэрлэх. За жишээлбэл гэсэр гэсэн үгийг бол 10 зөвгийн хорийн үндсийг таслагч гэх мэтчлэн олон үгээр одоо нэрлсэн байна. За үгийн хураах хувиргал. За хүний нэрийг одоо шууд хэлхийг зээрлэн эхний одоо үеэр нь хураадаг. За мөн нийлмэл нэрлэлтийг эхний үсгээр товчлох, нийлмэл үг нэрлэлтийг эхний үеэр товчлох. За нийлмэл үгийг аль нэг үгээр нь, за хүний овгийг эхний одоо үсэг үеэр нь гэх мэтчлэн одоо хураах аргуудыг хэрэглэдэг байгаа. За жишээ нь на багш мо бис улсын их дэлгүүр гэхийг ОИД тий. За Монцемо, Нябо улцыг тайрхан гэхийг одоо хайрхан гэх мэтчлэн нацгийн баг банд гэсэн одоо хүний нэрийг энэ баг банд гэх мэтчлэн бол хураах хувиргалуудын жишээ харагдаж байна. За үгийг салаалах хувиргал. Үгийн салаалах хувиргал гэж юу юм бэ? За нэгдүгээрт бол төрөл үг үүсгэх. Захих, захиа, захидал, захиас, захирамж. За нэр үйл үгийг хэлцүүн хувиллаар нь хувиргах. Дэвтрийн, дэвтрийг, дэвтрээс, дэвтрээр гэх мэтчлэн. За үгийг салаалах, үгийн утга салаалах, шилжих хэлбэрээр бас салаалах хувиргал хийж болно. За гар гэдэг үгийн гар хадуур, баруун гар, компьютерийн гар, гараас гарах, уран гар гэх мэтчлэн. За өрмөц хэлцээд утга шилжих, гар, гараа гаргах, гар татах, за гар сунгах, гар харах гэх мэтчлэн. За этгээд үг үүсгэх, хичээл орохгүй байх, будаа болох, бүтэхгүй гэх мэтчлэн утгатай үгүүдээр жишээ авсан байна. За үгийг цээрлэн нэрлэх. За могой гэсэн үгийг бол одоо урт хайрхан, лусын амтан гэх мэтчлэнгээр бас цээрлэн нэрлэдэг байгаа. За энэ мэтчлэн бол үгийн салаалах хувиргал хийх аргууд харагдаж байна. За төрөл үгийг сэргээ санаж жишээгээр нь бүгдээрээ батлая. За төрөл үг гэдэг нь бол нэг язгууртай боловч үг бүтэх дагварынхаа одоо утгаар ялгарах хоёр ба түүнээс дэш үгийг бол бүлэг үгсийг хэлдэг. За жишээ нь баримл, барилга, баримт, баривч гэсэн жишээ авсан байна. За төрөл үгийн үүр гэж юу вэ? За төрөл үгийн үүр гэдэг нь нэг язгуураас хам цэг, цуваа цэгийн одоо харьцаанд үүссэн бүх үгийн зохицыг хэлдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол төрөл үгс болон тэдгээрээс одоо шууд ба дам цуваа цэгийн харьцаанд үүссэн үгс бол төрөл үгийн үүрт хамаардаг. За жишээ нь барилгачин, баримлчин, баримжаа гэсэн үгэн дээр бас жишээ авсан байгаа харагдаж байна. За төрөл үг нь бол нэг ижил язгуурт өөр дагвар залгаж шин нэг үүсгэнэ.
За гарц гарлаг, гарам, үзвэр, үсгэлэн гэх мэтчлэн. За нөхцлөөр одоо хувилгаж бичих юм бол төрөл үг бол болохгүй. За жишээ нь гарсан гарчээ, гарлаа гарав гэдэг үгүүд дээр жишээ авсан байна. За язгуурыг одоо авианы ижил байгууламжтай үгтэй андуурж төрөл үг одоо гэж үзэж болохгүй. За жишээлбэл үзвэр, үзэм, үзлэг гэсэн үгүүд маань бол өөрөө одоо язгуураараа байгаа үг гэж үзэж байгаа учраас төрөл үг гэж үзэхгүй гэсэн байна. За энэ эдгээрийг одоо сурагчид маань бас дэвтэртээ тэмдэглэж аваарай. За этгээд үг хэллэг болоод одоо цэрлэх ёсны талаар бүгдээрээ ярилцъя. За нийгмийн хөгжлийн явцуу хүрээнд одоо хэсэг бүлэг хүмүүсийг хилэлцэх одоо өрмөц үгийг бол этгээд үг хэллэг гэдэг. За эхний жишээн дээр ярилцъя. Гуйлах. За мөнгө хуваахыг бол гуйлах гэж ярьдаг байна. За тэгвэл этгээд үг хэллэгт хамааруулан судалдаг зүйл бол бүдүүлэг үг хэллэг, чамрахсан харь үг зэрэг ордог. За хүмүүсийн харилцааны явцад үүссэн эвгүй сэтгэл, уур уцаар сэтгэл хөдлөл зэргээс бол үүсдэг. За тэгвэл цэрлэх ёс бодит ертөнцийн юм үзэгдлийг шууд нэрлэхээс татгалзаж, найруулан дүрсэлж бичих. За жишээ нь чон гэсэн үгийг амьтныг бол бид нар одоо хээрийн амьтан, сундаг саалд гэх мэтчлэн маш олон төрлөөр бас нэрлэдэг. За монголчууд эртнээс нааш муу муухай бэлэг дэмбэрлэгүй үг хэллэг, хараалыг цээрлэн за ерөөлөөр сольж хэлдэг уламжлалтай. За жишээ нь алтаар урс, буйнаа нэм, насаа нэм гэх мэтчлэн жишээг авсан байна. За сүүлийн үед ер нь улс төрийн холбогдлолтой хэл зүгийн шинжтэй этгээд үг хэллэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд одоо олонтаа үзэгдэх болсон. За жишээ нь жалга домны үзэл, сонгуулийн балсар, шүгэл үлээх, мессеж хаях гэх мэтчлэн үгүүдээр бас жишээ авч болно. За үгийн тонгоргох хувиргал. За үгийг бол одоо нэгдүгээрт хоршоо нийлмэл үгийн байрыг сольж тонгоргож болно. За жишээ нь өглөө орой, орой өглөө. За угсраа нийлмэл үгийн байрыг солих, өвлийн хүйтэн, хүйтэн өвөл гэх мэтчлэн. За нийлмэл өгүүлэх хүний одоо байрыг солих, хөлгүй далай, далай хөлгүй гэх мэтчлэн жишээгээр бас харуулж байна. За тонгоргох хувиргал хийхэд бол тухайн үгсийн өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг за яаж одоо өөрчлөгдөж байгааг өгүүлбэрийн гишүүний одоо үүрэг байр дээр одоо тулгуурлан тайлбарлах бас боломжтой байдаг. За ингэж хомоолын утаагаар мах утгах нь нүүдэлчдийн мах шүүсийг ариусгах хамгаалах арга. За Монгол ухаанаас гарчээ гэсэн одоо жишээг авсан байна. За утсан махан гэх мэтчлэн одоо бол энэ тонгорох хувиргалыг за нэгдүгээрт бол мах гэдэг үг нь шууд тусагдах унаас өгүүлэгдэх хүн болсон. За хоёрдугаарт нь бол мах гэдэг үг гэдэг нь одоо утгах нь гэсэн үйл өгүүлэхүнд холбогдож байсан бол за одоо гарчээ гэсэн өгүүлэхүнд холбогдсон байна. За нийлмэл өгүүлбэр нь харилцсан одоо угсарсан нийлмэл өгүүлбэр байснаа олон гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр болж одоо өөрчлөгдөж байгаа харагдаж байна. Тонгорох хувиргалын жишээн дээр харахад. За үгэн тонгорох хувиргал хийснээр өгүүлбэрт одоо гүйцэтгэх гишүүний үүрэг байр өгүүлбэрийн хэв шинж зэрэг өөрчлөгдөж байдаг. Тиймээс одоо тухайн үгийн байрыг бол оновчтой сонгон хэрэглэх нь чухал юм аа. За намхан нуруутай урт гартай боловч бусадтай харьцуулахад гавл томтой хүмүүс байжээ гэсэн одоо өгүүлбэр дээр тонгорох хувиргал хийснийг харъя. За нуруу намхан гар урт боловч бусадтай харьцуулахад том гавлтай хүмүүс байжээ гэх мэтчлэн одоо байрыг нь солин найруулсан байна. За нэгдүгээр нь бол одоо өгүүлэхүүн тодтгол харьцаанд байсан үгийг тонгороход өгүүлэгдэхүүн гишүүн харьцаатай болсон байна. За хоёрт нь бол өгүүлэгдэхүүн харьцаанд байсан үгийг тонгоргох хувиргал хийхэд бол хоёулаа гол одоо өгүүлбэрийн өгүүлэхүүний одоо тодтгол болон хувирж байгаа харагдаж байна. За үгийг одоо дэлгэрүүлэх хувиргал хийхдээ юуг анхаарах ёстой вэ? Нэг ухагтхуун одоо илэрхийлж буй хоршоо үгийг таних, нэг ухагтхуун илэрхийлж буй хилц үгийг таних, үгийн санчсан холбоо үгийн одоо онцлогийг мэддэг байх. За үгийг одоо дэлгэрүүлэн хувиргал хийх аргуудыг таних гэсэн одоо зүйлүүдийг анхаарах ёстой. За хураах хувиргал хийхдээ за нэр болон үгийн бүтцээ сэргээн санаж сайтар ойлгосон байх. За үгээ бүтцийн дагуу одоо задлан бүтээвэр бүрийг нь тайлбарлах. За үгийг хураан одоо хувиргах аргыг сайтар уншиж ойлгож жишээг нь ажиглаж баттгах. За мөн өгсөн жишээг одоо тохирох аргад нийцүүлэн хураах хувиргал хийх.
За салаалах ургал хийхдээ юуг анхаарах вэ? Төрөл үгийг таних, салаа утгад үгийг таних, этгээд үг болон цээрлэх үгийг таних, үгийн салаалах ургалууд хийх аргуудыг мэдэх, за мөн үгийн санг баяжуулдаг ойлголтуудыг мэддэг байх хэрэгтэй байх нэ. За харин тонгоргох ургал хийхдээ юуг анхаарах вэ? Их өгүүлбэрийн тонгоргох хувиргалаас эргэн сайтар ойлгосон байх. За мөн өгүүлбэрийн гишүүний утга хэлцүүн хэлбэрийг ойлгосон байх, үгийг тонгоргон хувирах аргыг сайтар уншиж ойлгож жишээг нь ажиглаж баттгсан байх. За мөн өгсөн жишээг тохирох аргад нийцүүлэн хурааж чаддаг байх эдгээр зүйлүүдийг бол анхаарах хэрэгтэй байх нэ. За сурагчид та бүхэн маань энэ бие даан судлах хичээлийн дараа за энэ бие даан гүйцэтгэх даалгаврыг бас оруулж байна. За өгүүлбэрт бүтээж буй тодруулсан үгсэд тохирох ургалыг хийж утгыг нь тайлбарлах гэсэн энэ даалгаврыг бол сурагчид та бүхэн маань бие даан хийх байгаа. За бие даан судлаад бие даан даалгавраа гүйцэтгээд илгээх байгаа. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Ажлын утсаа ажиллаад багшдаа илгээгээрэй. Амжилт хүсье.